Өнгөц харахад зарим түүх нэглээд уйлаг болсон. Энгийн байдгал мэт хэрэг шиг санагдах нь бий. Гэвч тэдгээрийн талаарх илүү судалж авсан шинэ баримт бүр уг түүхийг шал өөр өнцгөөс харахад туслах тохиолдлууд ч байдаг. Энэ үед та амьдрал өөрөө хамгийн шилдэг, детектив адал явдал зохиолыг бичдэг гэдгийг аажмаар ойлгох болно. Өнөөдрийн бидний ярих түүх Джон болон Анна Дарвин нарын гэр бүлийн хосуудаас эхэлнэ. Тэд бие биенийг нэлээд эртнээс мэддэг байсан бөгөөд Джон Анныг маш удаан хугацаанд эргүүлж халамжлсны эцэст тэд 1973 онд гэрлэжээ. Хамтын амьдралынхаа хугацаанд тэд Марк Энтони хэмээх 2 хүүтэй олсон байна. Джон амьдралынхаа ихэнх хугацааг буюу 18 жилийг нэгэн сургуульд математикийн багшаар ажиллаж өнгөрөөсөн бол харин эхнэр Анна нь эхэндээ гэртээ хүүхдүүдэд өсгөж байгаад дараа нь нэг жижиг компанид нарийн бичгээр ажиллах болжээ. Ер нь ингээд харахаар жирэнлэнийг байдаг л Британи гэр бүл шиг боловч энэ түүхийн хамгийн сонирхолтой хэсэг тэдний амьдралын 2002 оны үеэс эхэлдэг. Тэр үед Джон Анна хоёр аль нь 50 гарсан хүмүүс байлаа. Хүүхдүүд нь хэдийнэ өсөж томроод эцэг эхээсээ тусдаа амьдарч байв. Джон Анна хоёр Английн зүүн хойд хэсэгт орших Ситон Крю хэмээх далайн эргийн жижигхэн хотод амьдардаг байсан юм. Тэд эргийн дагуу 13 байшинтай байсан бөгөөд гол орлогоо тэдгэр байшингийнхаа өрөөнүүдийг аялагч жуулчдад түрээслүүлж олдог байв. Энэ бүх мэдээлэл биднийг энэ түүхийн гол зангилаа өдөр болох 2002 оны 3 дугаар сарын 21-ний өдрөлөө шилжихээс өмнө энэ гэр бүлийн талаар мэдсэн байх шаардлагатай хамгийн гол мэдээллүүд юм. Тус өдөр Джон ажлаа тараад гэртээ ирдэг цагтаа ирэлгүй сааджээ. Орой болох үед нөхрөөс нь ямар ч сураг ажиг гарахгүй байсанд эхнэр Анна санаа зовниж эхлэв. Ялангуяа тэр Джонны ажил руу устгаж түүнийг хэдийнэ тардаг цагтаа гараад явсныг нь мэдсэний дараа бүр их түгшсэн байна. Хэдийнэ орой болсон тул цаашид хүлээн юу ч хийхгүй суух нь утгагүй гэж үзээд Анна нөхрийнхөө сураггүй алга болсон тухай өргөдлийг цагдаагийн газарт гаргажээ. Эрен хайх ажиллагаа тэдний хөршүүдээс судалгаа авахаас эхэлсэн байна. Хөршүүдийн нэг нь өдөр Джонтой маш адилхан эрэхтэй кано зав бариад далайн эрэг рүү явж байхыг харсан гэж мэдүүлжээ. Джон үнэхээр кано заваар аялах дуртай нэгэн байсан ч өдрийн цагаар гэрээхэндээ ч хэлэлгүй ингэж явсан гэж мэдүүлсэн нь жаахан сонирн байсан юм. Гисэн хэдийч тэр хавьд нь кано бариад явах Джонтой төстэй хүн өөр байх боломжгүй гэж үзээд үнэхээр Джон мөн байсан байж болох юм гэж ар гэрийнхэн болон цагдаа нар бодож эхэллээ. Ингээд түүнийг далаа руу гарсан байж болох юм гэж мэдэж байсан ч тэндээсээ харин буцаж ирсэн үү гэх асуулт хүмүүст толгорлоо. Усан дээрх эрен хайх ажиллагаанд нийт 40 гаруй хүн мөн олон тооны техник хэрэгслүүдэд ажиллагдсан байна. Үүнд 3 нэстэх тэрэг 6 аврах зав багтжээ. Эрен хайх ажиллагаанд нийтдээ 150,000 орчим фунт зарцуулагдсан гэдэг. Эрлийн ажил 16 цаг гаруй үргэлжилсэн ч Джоныг олсонгүй. Харин өөр нэг зүйл олсон юм. Далайн эргээс Джон Дарвины сэлүүр болон эвдэрч гэмтсэн кано завыг олсон байна. Ерөнхийдөө энэ олдвор нь цаашдын эрлийн ажлыг ямар ч утгагүй болгож байв. Эцэст нь эрх баригчид сураггүй алга болсон хүний гэр бүлийнхний хувьд хүнд шийдвэр гаргаж эрлийн ажиллагааг зогсоолоо. Мэдээж энэ үед Джонны гэр бүл маш хүнд цохилтонд орсон нь ойлгомжтой. Түүний эхнэр хүүхдүүд мөн амьд сэрүүн байсан өндөр настай аав нь маш ихээр шаналж байв. Джонны цогц далайн ёроолт хэдэн 10 км-ийн гүнд байгаа байх гэж таамаглаж байсан тул гэр бүлийнхэн нь оршуулгын ёслогч сэтгэл амар бүрэн гүйцэд хийж чадсангүй. Алга болсон хүний ар гэрийнхэн цогцыг нь ядаж далайн эрг рүү гаргаад шидчихээсэй гэж найдаж байсан ч тийм зүйл огт болоогүй юм. Ингээд жил орчмын дараа Джоныг албан ёсоор нас барсанд тооцжээ. Түүний гэр бүлийнхэнд ганцхан асуулт байсан нь яг яаж энэ осол болов гэдэг гол асуулт үлдсэн байна. Хамгийн логиктой тайлбар нь далаад кано заваар явж байсан Джонны зүрх нь гинэт хаагдаж улмаар живсэн гэх хувилбар байв. Джонны бэлэвсэрч үлдсэн эхнэр Анна нөхөртөөгөө хамт амьдарч байсан байшиндаа эхэндээ үргэлжлүүлэн амьдарсан боловч тэр гэр нь тэдний нандин дурсамжаар дүүрэн байлаа. Ингээд 2007 онд тэрээр өөрийн эзэмшлийн үйл хөдлөл хөрөнгөө зарж өөр улсад буюу Панамд очиж шинэ амьдрал эхлүүлэхээр шийджээ. Энэ нь түүний хөвгүүдийг ч нэлээд гайхшруулав. Том өв гашууны дараа орчноо солих хүсэл нь ойлгомжтой байсан ч яагаад заавал алс холын бүр өөр твийн Панам гэж. Үүний дараа бэлэвсэн эхнэр Панам руу нүүснээс хойш 3 сарын дараа хэний ч санаанд оромгүй зүйл тохиолдлоо. 2007 оны 12 дугаар сарын 1-нд буюу Джон Дарвин сураггүй алга болсноос хойш 5 жил гарны дараа Лондоны нэгэн цагдаагийн хэсэгт нэгэн эрэгтэй орж ирлээ. Тэрээр ой санамжаа алдсан гэсэн бөгөөд амьдралынхаа сүүлчийн жилүүдийн талаар юу ч санахгүй байна гэв. Гэхдээ тэрээр миний бодлоор миний нэр бол
Джон Дарвинбах гэж нэмж хэлсэн юм. Цагдаа нар мэдээллийн сандаа шалгаад энэ хүн үнэхээр 5 жилийн өмнө сургаггүй алга болсон Джон Дарвин гэгч мөн байх магадлалтай хурдан тогтоожээ. Энэ цагдаа нарт хүртэл огт боломжгүй зүйл мэт санагдаж байв. Гэсэн хэдий ч өөрийгөө Джон Дарвинбах гэж хэлсэн уг ой санамжаа алдсан эрэгтэйг таниулахын тулд түүний хөвгүүд болох 31 настай Марк, 29 настай Энтони нарыг цагдаагийн хэлтэст дууджээ. Ах トゥ хоёр ч эхэндээ огт итгээгүй. Цагдаагийн газарт ирэхээс татгалзаж байсан ч эцгийгээ өөрсдийн нүдээр харсны дараа л түүнийг амьд байгаа гэдэгт итгэж чадсан байна. Энэ түүх хичнээн итгэмээргүй байсан ч тэр үнэхээр Джон Дарвин мөн байлаа. Мэдээж энэ явдал хормын дотор зөвхөн орон нутгийн бус улс даяар шуугсан мэдээлэл болов. Сэтгүүлчид үүнийг ямар ч эргэлзээгүйгээр жинхэнэ гайхамшиг гэж нэрлэж байсан нь ойлгомжтой. Тухайн үед Анна Панамд байсан бөгөөд маш олон сэтгүүлчид түүнээс хамгийн түрүүнд ярилцлага авахыг мөрөөдөж байлаа. Хамгийн анцтай нь Дэвид Ли хэмээх сэтгүүлч байв. Тэрээр 12 дугаар сарын 3-нд Панамд Аннатай уулзжээ. Ярилцлагын үеэр Анна хэрхэн гайхаж байгаа, мөн нөхөртөөгөө хурдан уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа ярьсан байна. Ярилцлага дууссаны дараа Анна Дэвид хоёр салах ёс хийжээ. Тэгтэл ердөө 2 цагийн дараа Панамдах Аннагийн байшингийн хаалгыг тогшов. Хаалгаа нэртэл саяхан ярьцлага өгөөд салсан сэтгүүлч Дэвид Ли зогсож байлаа. Сэтгүүлч Аннад намайг уучлаарай. Энэ танд амаргүй байх болно. Гэхдээ та энэ зургийг хараарай гэд ойролцоогоор жил гарны өмнө хийгдсэн нэгэн гэрэл зургийг сарвав. Зургийг хармагц эмэгтэйн царай шууд хувирчээ. Тэрээр 5 орчим минут дуугүй зогсоод энэ үнэхээр аимшигтай зүйл өн гэж хэмээн эмэгтэй хэлсэн юм. Панамд болсон энэ явдлын маргааш өдрөлгээхэд гайхамшигтайгаар иргэн ирсэн Джон Дарвин Англид баривчлагджээ. За одоо энэ түүхийн цаана үнэндээ юу нуугдж байсныг хамтдаа тодруулцгаая. Үннийг мэдхийн тулд бид Джон Дарвин алга болсон тэр өдөр рүү буцаж очих хэрэгтэй. Тэр өдөр үнэхээр Джон кано заваар явхаар далаад гарсан боловч оройн хүн төдийлөн явдаггүй шахуу эзгүй ирэг дээр буцаж иржээ. Тэрээр кано завиндаа хид хідэн нүх гаргаж эвдээд хөрс зэрэгэлдээ хот руу очиж нэгэн зочид буудалд нуугдсан байна. Өмнө нь хэлсэнчлэн тэр оройн эхнэр нь цагдаад хандсан. Мэдээж хайж бүх хүн нь өөр хотод буудалд байсан тул Джоныг хайх эрлийн ажил ямар ч үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Гэвч түүнийг нас барсанд тооцсон, бүр оршуулчихсан энэ 5 жилийн хугацаанд хаана хэрхэн амьдарч байсан бэ? Үнэн дээр энэ маш ашигтай сонсогдох хэдийч манер хэсэг хугацаанд буудалд нуугдж байхдаа зүгээр л сахлаа ургуулад гэрн байгаа Ситэн Крю хоттоо эхнэрлүүгөө буцаад ирчихсэн байна. Тийм ээ, эхнэр нь түүнийг амьд гэдгийг энэ бүх хугацаанд мэдэж байсан. Тэдний эзэмшдэг 13 байшингийн аль нэгэнд нь ядчил дээврийн өрөөнд Джонд тусдаа өрөө гаргаж өгөх нь тэдэнд огтхонч хэцүү зүйл биш байлаа. Сахлан түүний гадаа төрхийг тэмчих өөрчлөөгүй ч гэсэн тэрээр өөрийг нь далаад гараад сургаггүй алга болсонд тооцож байсан тэрл хотынхоо гудамжаар майнер ямар ч айцгүйгээр зугаалдаг байв. Түүний хувьд хамгийн гол асуудал нь шин нэр дээр бичиг баримт олж авах явдал байлаа. Тэгээд тэрээр нэгэн маш энгийн төлөлгөө бодож олсноо хотын оршуулгын газарт очиж өөрийнхөө нь ойролцоод төрсэн огноотой хүний булшийг хайж олсон байна. Тэр хүн нь Джон Дарвинаас 2 сарын дараа буюу 1950 оны 3 дугаар сарын 23-нд төрсэн Джон Джонс гэгч байв. Бүр нэр нь жижил байсанд Джон Дарвин яг энэ хүний хувийн мэдээллийг өөрийн шин дүр болгохоор сонгожээ. Ингээд тэрээр Джон Джонсын нэр дээр шинэ гадаад паспорт авч чадсанаар өөртөө цоо шин бичиг баримтыг бүрдүүлж чадсан юм. Дашрамт хэлэхэд бодит Джон Джонсон ердөө 2-7 хоног амьдраад өөд болж Джон Дарвины булсны чулууг олсон яг тэр оршуулгын газарт нутаглуулагдсан яраа хүүхэд байлаа. Бичлэгийн энэ хэсэгт та бүхэнд энэ бүхний шалтгаан нь юу байв гэсэн асуулт гарцаагүй төрж байгаа. Өөрийнхөө үхлийг хуурамчаар зохион байгуулж дараа нь 5 жилийн дараа гинэт гарч ирэх ийм нарийн төвөгтэй зүйлийг яагаад зохиосон байж болох вэ? Джон Анна хоёр хэдийгээр 13 байшин эзэмшдэг байсан ч тэдгээр нь бүгд банкны ипотекийн зээлтэй байв. Байшингуудын түрээсээс олсон орлого нь зээлийн төлбөрийг нь бүрэн төлж чадахгүй байсан тул төдөөдөлгүй санхүүгийн хямралд орсон байна. Джон энэхүү мөнгөний асуудлаа шийдэх гарцыг өөрийнхөө үхлийг хуурамчаар зохиох явдал гэж харсан юм. Энэ түүний эхнэрт 500 мянган фунт стерлингийн даатгалын нөхөн төлбөр авах боломжийг олгох байв. Инфляцийг тооцож өнөөгийн ханшаар Америк долларт шилжүүлбэл энэ нь 1.5 сая доллартай тэнцэх асар их мөнгө гэжээ. Джонны төлөвлөгөө эцэстээ амжилттай хэрэгжсэн юм. 2003 онд Анна нөхрийнхөө нас барсны гэрчлэгийг гардан авч дараа нь даатгалын компаниас мөнгө авчээ. Авсан мөнгөөрөө тэд бүх зээлээ дарсан бөгөөд цаана 200 мянган орчим фунт стерлинг үлдсэн байна. Ер нь бол энэ хэрэг нь даатгалын залмихэл гэсэн үг.
Гэвч тэр яагаад 5 жилийн дараа гэнэт эргэн гарч ирэх болсон бэ? Бас сэтгүүлч залуу ямар зургийг Аннад үзүүлж хамаг хэргийг нь илчилсэн бэ гэдгийг ярихаас өмнө та бүхэнд яг энэ хэрэгтэй төстэй үйл явдал гардаг нэгэн цувралыг санал болгомоор байна. Шинжит цувралын эхний ангид энэ түүхтэй ижил тунг сонирхолтой ангийг хүлээн авч үзэх боломжтой. Тус цуврал нь бодит хэрэгүүдээс сэдвлэн хийгдэж бидний тэр бүр мэддэггүй шинжээч гэх мэрэгжлийн онцлогийг харуулсан гэдгээрээ бусад ойролцоо сэдвтэй уран бүтээлүүдээс илүү онцлог санагдсан. Мэргэжлийн шинжээчдийн баг ур чадвар шаардсан эдрет хэрэгүүдийн учрыг тайлах шинжээч олон ангит киног даваа гараг бүр Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Ахмадгаал өдрөх. Эслэгч үлэмж. Жон нуугдмал амьдралынхаа эхний жилүүдэд өрөөнөөсөө гаралгүй ихэнх цагийг компьютерийн ард өнгөрөөдөг байв. Удалгүй тэрээр онлайн тоглоомонд донтож, тоглож байх явцдаа Америк нэгдсэн улсын нэгэн эмэгтэйтэй танилцжээ. Тэр эмэгтэйг Келли Стил гэдэг байсан бөгөөд 10 настай охиноо ганцаараа өсгдөг өрх толгойлсон их байв. Келлитэй харилцах явцдаа Жон Америкт үл хөдлөх хөрөнгөнд мөнгө оруулах боломжтойг мэдэж авсан юм. Ингээд Жон Канзаст хуучин ферм худалдаж аваад түүнийгээ засаж шинжилэн илүү өндөр үнээр зарах санаа төржээ. Жон үүнийг мөнгө өсгөх сайхан боломж гэж харж байлаа. Эцэст нь 2004 онд тэрээр Келли рүү Америкийн нэгэн улс руу ниссэн байна. Мэдээж Жоны амьдралд өөр нэг эмэгтэй гарч ирсэнд эхнэр Анаад нь тиймч таатай байгаагүй ч түүнд өөр сонголт байсангүй. Америк нэгдсэн улсад очсныхоо дараа Жон Келлигийн сонгосон фермийг $27,000 худалдаж авав. Гэвч хөрөнгийг цааш нь дамжуулан зарах ажил түүний бодсон шиг хурдан бүтсэнгүй. Нөгөө фермийг нь хинч худалдаж авахгүй байлаа. Удалгүй Жон мөнгө буцааж авахын тулд Келли рүү сүрдүүлгийн захидлууд ч илгээж эхлэв. Захидалтаа тэрээр Келлигийн нохоог алж, байшингийн шатаан, тэр байтугай Келлигийн амьдардаг газрынх нь мафийн тандан, охиныг нь хулгайлуулах боломж гэж занл хэлжээ. Гэвч эцэст нь юу ч үгүй хоцорсон Жон Англи руу эхнэрлүүгээ буцахаас өөр аргагүй болов. Үүний дараа тэд хамтдаа амьдрах өөр улс хайж эхэлж, Кипр, Грек болон Европын өмнөд хэсгийн хэд хэдэн орныг судалсан боловч ямар нэгэн шалтгаанаар тэнд сууршиж чадахгүй болж таарлаа. Эцэст нь тэд Панамд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахар шийдэж 2006 онд Америкийн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын агентлагийн тусламжтайгаар тэнд байшин авсан юм. Ерөнхийдөө бүх зүйл тэдний хүснээр байлаа. Бороо ихтэй Англиас ялгаатай нь Панамын дулаан уур амьсгал тэдэнд маш их таалагдж байв. Гэхдээ энд нэг асуулт гарч ирнэ. Хэрэв бүх зүйл тийм төгс байсан бол яагаад Жон Англид буцаж ирээд амьд гэдгээ хүлээхээр шийдсэн бэ? Үүнд хоёр хувилбар байдаг. Нэг нь Жоны өөрийнх нь тайлбар, нөгөө нь цагдаа нарын таамаглал юм. Жоны хэлснээр тэрээр өөрийг нь үнэхээр нас барсан гэж бодож байсан хүүхдүүд ачцээ дараа маш ихээр санаж тэдэнтэйгээ дахин нэгдэхийг хүссэн гэн. Харин цагдаа нарын хувилбараар бол Панамд цагаачаар амьдарч ажиллахын тулд тэд Их Британий цагдаагийн газраас тодорхойлт авах шаардлагатай болсон бөгөөд үүнийг мэдээж тэд авч чадахгүй байв. Энэ мэт хүндрэлүүд нь Жоныг эцэст нь Англи руу буцахаас өөр аргагүй байдалд оруулсан байх гэдэг. За бүгдээрээ энэ түүхийн нэгэн нууцыг хамтдаа тайллаа. Одоо Жон Анна хоёрын төгс мэт харагдаж байсан төлөвлөгөөг бүрэн нураасан тэрхүү гэрэл зургийн талаар ярилцъя. Өмнө нь хэлсэнчлэн сэтгүүлч Дэвид Ли бол Жоныг гэнэт эргэж ирсний дараа Аннатай хамгийн түрүүнд ярилцлага хийсэн сэтгүүлч юм. Ярилцлага дуусаад Дэвид зочид буудлын өрөөндөө орж ярилцлага илүү баялаг, баримттай болгохын тулд Жон Анна хоёрын талаар мэдээллийг интернетээс хайж эхэлжээ. Тэр хайж байх явцдаа тэрээр санамсаргүй байдлаар Америкийн нэгэн үл хөдлөх хөрөнгийн агентлагийн вебсайтаас Жон Анна хоёрын хамт ахуулсан зургийг олж харах нь тэр. Энэ нь тэдний Панамд байшин худалдаж авахд зуучлсан тэр үл хөдлөх хөрөнгийн агентлаг байлаа. Зураг нь ер нь бол тун энгийн зураг байсан бөгөөд менежер өөрийн сэтгэл хангалуун үйлчлүүлэгчтэйгээ хамт зогсож байгаа дүр зураг байв. Жон Анна хоёр энэ зургийг интернетэд тавигдана гэж тухайн үедээ зүүдлээч үгүй байсан бизээ. Гэвч тус агентлаг уг зургийг өөрийн цахим хуудаснаа байршуулсан байж хамгийн гол нь зураг дээрх огноо нь 2006 он байв. Энэ нь Жоны сүүлийн жилүүдийн амьдралаа юу ч санахгүй байгаа ой санамжаа алдсан гэх түүхийг бүрэн үгүйсгэж байв. Уг гэр бүл сүүлийн жилүүдэд хүн бүрийг хуурч байсныг сэтгүүлч шууд ойлголоо. Аннатай ярилцсны дараа тэрээр энэ зургийг цагдаагийн газарт шилжүүлж улмаар 2007 оны 12 дугаар сарын 4-нд буюу Жон гайхамшигтайгаар эргэж ирснээс хойш ердөө 3 хоногийн дараа түүнийг баривчилжээ.
Баримтлагчсныхаа дараа Жон олон таван юм ярьж болтсонгүй. Өөрийн үхлийг хуурамчаар зохион байгуулсан нь даатгалын заллин хийх зорилготой байсан гэдгээ шууд хүлээжээ. Харин эхнэр Аана нь бүх бурууг нөхөртөө тохож түүнийг зүгээр л өөрийг нь ашиглаж удирдах байсан гэж мэдүүлсэн байна. Хэдий эхнэр нь өөрийгөө гин буруугүй гэж байсан ч шүүх хурлын шийдвэрээр тэд хоёулаа 6 жилийн хорих ял авч даатгалын өрийг төлөхийн тулд тэдний бүх эд хөрөнгийг дуудлах худалдаагаар заржээ. Өвгүүд нь тэднээс бүр мөсөн нүүр бууруулж эцэг эхийгээ худалч олиггүй хүмүүс хэмээн тодорхойлсон байна. Хосууд шоронд байх хугацаанд гэрлэлтэд цуслуулжээ. Хожим нь Жон Аана хоёр хоёулаа 2011 онд хугацаанаас өмнө суллагдсан юм. Суллагдсныхаа дараа Жон Филиппин руу явж тэндээ өөрөөсөө 25 насаар дүү эмэгтэйтэй 2 удаагаа гэрлэжээ. Харин Аана хөвгүүдтэйгээ харилцаагаа сэргийхийг хичээсэн бөгөөд хүүхдүүд нь түүнийг уучлж одоо Английн Мидлсборо хотод амьдарч буй ээжигээ эргэж тойрдог болсон гэдэг. За энэ хүрээд манай өнөөдрийн бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн санал сэтгэлдээ комент хэсэгт заавал хуваалцаарай. Утгагүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр таа.